Сайн байна уу? Элэкспицгийн сүүлцгийн минь вебд сургалтын менежер өөр ихээр нэвтрэн орно. Чөлөө бүртгэлийг хийснээр тухайн өдрийн хичээлийн багш эрсийг бүртгэхэд тухайн сурагчийн эрсийн төлөвөнд чөлөөний төлбөр сонгогдсон байна. Эцэг эхийн e-parent аппликейшнаар эцэг эхчүүд чөлөөний хүсэлтийг хийх ба хариултыг дараах цаврын дагуу өгнө. Сургалтын менежер үндсэнснээс чөлөө бүртгэл эцсийг сонгоно. Чөлөөний хүсэлт табыг дараах дэлгэц нэгдэх ба дэлгэцийн зүүн талд харагдаж буй улирлаас хамаарагдах улирлыг сонгоно. Хариулаагүй табыг дарахад эцэг эхийн e-parent аппликейшнаас ирүүлсэн чөлөөний хүсэлтэд хариулаагүй хүслүүдийг жагсаалтаар харуулна. Хүсэлтийн огноо хэсэгт огноог сонгон интервалаар шүүж харах боломжтой. Чөлөөний хүсэлтэд хариулахдаа тухайн чөлөөний хүсэлтээр курсороо байрлуулан хулганы баруун товч буюу маус хоёрыг дарахад дараах байдлаар зөвшөөрөх болон татгалзах товч гарч ирнэ. Зөвшөөрөх товчийг дарахад дараах чөлөөний хүсэлтэд хариу өгөх дэлгэц нэгдэнэ. Дэлгэцийн зүүн хэсэгт сурагчийн мэдээлэл болон хүсэлтийн шалтгааны дэлгэрэнгүй харуулна. Дэлгэцийн баруун хэсэгт зөвшөөрөх хүчтэй чөлөөтэй өдөр цаг болон огнооны сонголтод эцэг эхчүүдийн хүсэлтээр сонгогдсон байх ба багш нар өөрчлөх бол өөрчлөн тайлбар хэсэгт тайлбарыг оруулж болно. Хэрэв өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл тайлбарыг оруулан хадгалах товчийг даран хүсэлтийг илгээж болно. Хадгалах товчийг дарахад дараах хүсэлт зөвшөөрөгдөн эцэг эхчүүдэд хариу илгээгдэнэ. Хэрэв чөлөөний хүслийг татгалзах бол хулганы баруун товч буюу маус хоёрыг даран татгалзах товчийг дарна. Татгалзах товчийг дарахад тухайн хүсэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх ба тайлбарыг бичин хүсэлтийг татгалзаж болно. Хадгалах товчийг дарахад чөлөөний хүсэлт татгалзах ба эцэгхэд мэдэгдэл очино. Татгалцсан төлөвтэй хэсэгт татгалзсан хүсэлтийн мэдээллүүдийг харуулна. Мөн зөвшөөрсөн төлөвтэй хэсэгт зөвшөөрсөн хүсэлтүүдийн мэдээллүүдийг харуулна. Татгалзсан болон зөвшөөрсөн хүсэлтийн төлөвийг дахин өөрчлөх боломжгүйг анхаарна уу? Эцэг эхээс чөлөөний хүсэлт ирээгүй сурагчдад сургалтын менежер чөлөөний бүртгэл хийх боломжтой ба дараах цаврын дагуу бүртгэлийг хийнэ. Чөлөө бүртгэл табыг сонгоход дараах дэлгэц нэгдэх ба дэлгэцийн зүүн талд харагдаж буй улирлаас хамаарагдах улирлыг сонгоно. Чөлөө бүртгэх товчийг дарахад чөлөө бүртгэх дэлгэц нэгдэнэ. Анги хэсэгт тухайн сурагчийн ангийг сонгон сурагч хэсэгт сурагчийг сонгоно. Хүчтэй болон чөлөөтэй төлөвийг сонгон өдөр болон цаг хэсэгт тухайн сурагчид олох гэж буй чөлөөний хугацааг сонгоно. Тайлбар хэсэгт тайлбар оруулах боломжтой. Хадгалах товчийг дарахад чөлөө бүртгэл үүсэн жагсаалтаар харагдана. Жагсаалтын огноог дарахад дараах байдлаар дэлгэрэнгүй харуулна. Мөн бүртгэлийг харах жагсаалт дээр курсороо байрлуулан хулганы баруун товч буюу маус хоёрыг дарахад харах товчийг харуулах ба товчийг дарахад бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулна. Чөлөө бүртгэлийг засах болон устгах боломжгүйг анхаарна уу?